Өнөөдрийн сэдв их гоё сэдв. Өмнө нь манай жаргал бас геологч мэрэгчлэлтэй хувьд бас тодорхой дэлхийн түүх болон юуны талаар нэлээд сайн ярьсан. Минийх бол арай жоохон өөр. Энэ нэг ном юм байгаа ш. Тэр нь чех хэл, англи хэл, монгол хэлээр орчуулагдсан нэг ном юм байгаа. Тэгээд энэ ном 2019 онд гарсан. Чех хэл дээр, тэгээд англи хэл дээр 20 онд гарсан. 22 онд монгол хэл дээр айцсаар хөлжигсэд гэдэг нэрээр гарсан. Анх нэр нь бол одоо айцсаар наймаалагчд буюу айцсаар айц үйлдвэрлэж айцсаар худалдаа эрхэлж ашиг олох гэсэн санаатай юм байна. Тэгэхээр энэ номыг бид нар орчуулж гаргасан юм байна. Кремлик гэдэг хүн маань өөрөө түүхч хүн юм байна. Бид нар өмнө нь ярьсан жагаагийн яран дээр бол Плаймер бол профессор геологч байсан бол Кремлик бол түүхийн багш юм байгаа. Тийм болохоор дэлхийн түүхийг маш сайн мэддэг. Ялангуяа бас Монголын түүхийг хүртэл аягүй сайн мэддэг сонирхолтой хүн байлээ. Өнөөдөр миний ярих сэдв маань яриа маань хоёр хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрх нь миний 2019 оны 7 сард Liberty International гэдэг Монголд болсон олон улсын хуралд тавьсан бэлтгэл яг тэр чигээрээ байгаа. Тэгээд дараа нь би өнөөдөр 2026 онд 7 жилийн дараах байдалтай ярих юм байнамаа. Тэгэхээр эхлээд нэгдүгээр хэсэг рүүгээ оръё. 7 жилийн өмнө ярьж исэн сэдв маань эрхчлөө ба дэлхийн дулаалал гэдэг байсан. Тухайн үед бол дэлхийн дулаалал гэж ярьдаг байсан. Global warming буюу уур амьсгалын өөрчлөлт гэдэг нөгөөдөл чинь нэрээ солих бас арай болоогүй жохоо дэлхийн дулаалал руу их хандуулдаг байсан үе юм байна. За уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалалт бол одоо ер нь сүүлийн хэдэн жилд бол одоо хэвлэл мэдээл улс төр бүхий л одоо юмнуудын гол анхааралд орцсон. Тэгээд энэ үйл ажиллагаа дэлхийн дулаалалт бол хүн л буруутай, өөр хүн буруу байхгүй. Хүн л одоо энэ бүгдийг хийж байгаа. Тийм учраас хүнтэй ярина, тооцоо хийнэ гэдэг үүднээс янз янзын юмнууд гарч ирсэн. Хамгийн идэвхт нь бол одоо та нар мэднэ 16 настай сургуулаа хаянгуудаа гудамжинд зогсоод дэлхийн дулааллын эсрэг тэмцэгч Грета охин байгаа. За юу гэж эсэргүүцэж гин вэ гэхлээр бол бид юм хийх ёстой. Юм хийхгүй бол төр засаг ялангуяа олон нийт хэвлэл мэдээл сургуулиуд юм хийхгүй бол энэ дэлхий сүрнэ гэдэг сүрдүүлэг айцыг л үйлдвэрлэсэн. Нэгсэндөө тийм нэг шашинлаг үзлийг л газар ахуулаад байсан. Яагаад шашинлаг гэхлээр хүндрэлтэнд бол ер нь айцсаар хүнийг дандаа барьж исэн. Хамгийн түрүүнд бол шашин, сүсэг үсрэл. Тэгээ дараа нь төр байсан. Тэгээ өнөөгийн нийгэмд хүмүүс ер нь нэг шашнаас нэг айхаа байцсан. Төрөөс нэг бас айхгүй болцсон. Тэгэхээр заавал нэг шин дахиад нэг юм гаргаж ирэхгүй болохгүй хүмүүсийг айц дөрүүж айлгах л. Тэгэхээр ерөөсө буцаагаад нөгөө хүн нэгдэл рүү нөрлөө. За ерөөсөө энэ дэлхийн дулаарлаас болоод ерөөсө бид нар сүрлээ. Дэлхий сүрлээ шүү. Болохоо байгаад шүү. Энийний эсрэг бид нар мөнгө зарах ёстой, хүмүүсийг хүмүүжүүлэх ёстой, хүмүүсийг удирдах ёстой. Тийм учраас золиос гаргаж бид нар энд асар хэмжээний үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг төр засгууд энд тэнд ярьж ирсэн байгаамаа. За хиний эсрэг ямар шалтгаантай шаардаж нь бол машингийн сайн хэллээ. Ерөөсөө энд гол буруут нь бол бизнес эрхлэгчид, энтерпренерүүд юу ч хамаагүй хит үйлдвэрлэж байна. Бараа бүтээгдэхүүн хит хэлбэг байна. Хүмүүс тансаг амьдарч байна.
хүмүүсийн амжиргаа сайжрахад одоо хамгийн их буруутай хүмүүсүүд бол энэ үйлдвэрлэгч нар, байгаль орчныг их хохироож байна гэдэг шалтгаанаар буруут нь бол үйлдвэрлэгч нар, бизнес эрхлэгчид хувийн хөвшил гэдэг байр суурьтай байгаамаа. За эдгээр энэ айц төрүүлж байгаа хүмүүсүүд бол нэгсэнтэй алармистууд буюу environmentalist гэж бид нар ярьдаг болцоо. Урт удаан насалж буй дэлхийн хүн амыг удирдах хязгааргүй эрх мэдэл, хязгааргүй их мөнгө шаардж байгаа гол шалтгаан. Эрх мэдэл, мөнгө хоёр. Яагаад гэвэл энэ хүн амыг, энэ хүмүүсийг удирдахгүй бол болохгүй нэ. Бүгдөө энэ муу тарих толгой, оюун ухаан их тааруу улсууд учраас бид удирдах ёстой гэдэг тайлбар тавьж байгаа. За энэ үзэл ер нь хаанаас гарсан юм бэ гэдэг товчхон шиг түүхийг бас ярив. Хаанаас энэ гарч ирсэн юм бэ? Бид нар өмнө нь Адам Смитийг ярьж байхад турчижсэн те. Малтусын эдийн засгийн Малтус гэдэг хүний онолыг. Малтус юу гэсэн бэ гэхээр хүн ам хэдий ч нэ өсөн, тэдий ч нэ хоол хүнс хомсдно гэдэг онол гаргаж ирсэн. Тийм учраас хоол хүнсийн дэлхийн нөөц тэгээ үр тариа ан амьтан хоол хүнс бол хангалтгүй. Тийм учраас хүн ам бол өсөөдөвэл хоол хүнс олдохоо байна, хомсдно, тэр хэмжээгээр өлсгөлэн болно, ядуурл болно. Тийм учраас дэлхийн хүн ам өсөх ёсгүй гэдэг онолыг эдийн засгч Малтус гаргасан байна. За энэ Малтусын үзэл санааг бол хамгийн түрүүнд цааш нь бас гаргасан хүн бол энэ Дарвины дүү Галтон гэж байгаа. Энэ Галтон юу гаргаж ирсэн юм бэ гэхлээр би өмнө нь бас ярьж ирсэн тийм. Евгеникс гэдэг шинжлэх ухааны онолыг гаргаж ирсэн. Евгеникс нь юу гэсэн үг юм бэ гэхлээр энэ Малтусын суурин дээр үндэслээд хамгийн сайн ген, хамгийн сайн растай хүмүүс л энэ дэлхий дээр амьд үлдэх, амьдрах ёстой. Сул дорой гентэй, чадвар муутай, өвчин зовлонд их баригдсан үүдмаараа арьс өнгөний тийм тааруу хүмүүсүүд бол ер нь бол энд амьд байх хэрэггүй гэдэг. Тийм онолыг гаргаж ирсэн. Энэ бол 1900 онд ер нь бол Европт бол маш их дэлгэрсэн үзэл. Ганц одоо саяны Герман эднэрт биш. Тэгээ би бас хэлж ирсэн. Энэ Евгеникс гэдэг бүр нийгэмлэг байгуулсан байгаа. Энэ нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр нь буюу захирлаар нь манай нөгөө зүүнний гол туг барьдаг эрдэмтэн Кейнес ажиллаж ирсэн байгаа. Английн Евгениксийн нийгэмлэгийн захирлаар нь Кейнс ажиллаж ирсэн байгаа. Энэ бол бас их нэг юм өгүүлээд байгаа гэсэн үг. Кейнесизм гэж юу гэдгийг. За энэ үзэл өөрөө Англи, Франц, Америкт маш их дэлгэрж ирсэн. Эрдэмтэд бол ер нь энэ их зөв юм байна. Энэ зөв гентэй хүмүүсүүд ер нь амьдрах хэрэгтэй. Тэгээ энийг хамгийн их авсан нь бол Герман байсан. Герман бол энийг шууд эрдэмтэд буюу энэ Гитлер, Геббельс эдгээр шууд авч ирж үндсэндээ энэ үзэл дээр суурилж өөрсдийнхөө үзэл сурталыг гаргаж ирсэн. Тэр утгаараа асар их сая хүмүүсүүд, ялангуяа еврей хүмүүсүүдийг устгаж алсан байдаг. Ийм түүхтэй, ийм Евгеникс гэдэг шинжлэх ухаан гэж байгаа шүү. Шинжлэх ухаан гэдээ бүр зарласан. Өнөөдөр хүртэл байгаа шүү энэ үзэл санаа. Хаасаагүй дэлхийд. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа тэмцэгчдийн суур үзэл нь энэ Евгеникс буюу энэ цөөхөн хүн амтай байх ёстой. Хүн амыг цөөлөх ёстой гэдэг үзэл санаан дээр суурилдаг гэдгийг харуулсан юм байна. За дэлхийн 2 дугаар дайны дараа та нар энэ пандад их дуртай шүү дээ. Монголд байдаг. Амар гоё юм хийдэг гэж боддог баг те. Яг үнэн хэрэгдээ энэ бол цэвэр тийм ээ. Африкийн расист үзэлтэй хар биш ээ. Зүгээр тамхи, ротмас гэж тамхи байдаг. Тэрний үйлдвэрлэгч саятан энтерпренеурүүд буюу
бизнесмэнүүд энэ байгууллагыг байгуулсан түүхтэй байдаг. Өмнөд Африк их шүү. Өмнөд Африкт анх. Тэгээд гол зорилго нь юу вэ гэхээр уугуул иргэдийг хүн амыг цөөлж, нүүлгэн шилжүүлж, байгаль орчныг хамгаална гэдэг үүднээс нутгийн Африкчуудыг ингэж парк байгуулж та нарыг холдуулна гэсэн тийм ялгуурлан гадуурхаж дискриминац хийх гэж зориулсан байгууллага юм байгаа юм шүү. WWF Монголд байдаг өнөөдөр. Өнөөдөр нэг сайн үйлдэл хийгээд байгаль орчинд ээлтэй юм хийж байгаа. Гэхдээ та нар цаад учир шалтгааныг хараад үзэх юм бол ийм бохир мөнгөөр үүсч байгуулагдсан байгууллага юм байна. За үүн нэг байна. Дараа нь Ромын клуб гэдэг байна. 1968 онд Италийн социалист хөдөлгөөний улс төрчид бизнесмэнүүд эрдэмтэд нууцаар байгуулсан шүү. Нууц байгууллага Ромын клуб гэдэг. Энэ клубын үндсэн зорилго нь бол ерөөсөө яг Малтусын онолдоор дахиад хүн амын өсөлтийг зогсоохгүй болохгүй нэ. Дэлхий сүрэх гэдэг. Хүн амын өсөлтийг зогсоохын тулд ямар арга хэмжээ төр засгууд нь хийх ёстой вэ? Бизнесмэнүүд юу хийх ёстой вэ? Нийгэм нь юу хийх ёстой вэ? Хэвлэл мэдээлэл нь яах ёстой вэ? Эрдэмтэд яах ёстой вэ гэдэг хөтөлбөр програм нууц материалыг баталж гаргасан клуб байдаг. Ромын клуб. Энд ямар хүмүүсүүд байсан бэ гэхээр голцоо дандаа бизнесмэнүүд. Тийм ээ? Саяны хэлдэг өмнөд Африкийн тамхины үйлдвэрлэл байсан бол энд бас тийм ээ нефтний үйлдвэртэй. Тийм. Бусад том тийм ээ нөөц дандаа байгалийн баялаг дээр суурилсан тийм том саятангууд бизнесмэнүүд байсан түүхтэй. За энэ дэлхийн дулаалд маш их энэ гол үзэл зуртал дэлгэрүүлсэн хүнийг бол Пол Эрлих гэдэг. Энэ хүний ном гарсан байгаа 1970 онд. Хүн амын бөмбөг гэдэг ном. Бөмбөг дэлбэлсэн л дээ. Тухайн үед бол яг л хүнсний дутагдлаас бол дэлхийн өсгөлөнд нэрвэгдэнэ. Улмаар 2000 онд Англи улс алга болно. 10 жилийн дотор түүхийн үед болох байгалийн баялаг дуусна гэдэг таамаг дэвшүүлж ном гаргасан байна. Тухайн үед үүнтэй эртэд жаргал бас ирж ирсэн. Манай нэг мундаг эдийн засагч Саймонс барьцаа тавьсан байдаг. Үгүй тийм болохгүй. Хүнс хоол тийжэл өснө хүн амаа дагаад. Ихтэн бол энэ хүн бол үгүй гэдэг $1000 ялагдсан. Ялагдсаа тэгээд дахиад барья гэдэг. Тэгээд дахиад бариаггүй тэгээд саяхан бурхан болсон л доор залуу. Бараг 90 хэдэн наснда. Тэгэхээр энэ хүний энэ бичсэн зохиол нь бол энэ дэлхийн дулаалал буюу энэ юунд бол маш их нөлөөлсөн зохиол байгаамаа. За дараа нь Ромын клубын гол хүн болох газрын тосны гигант Канадын тэр бомтон саятан тий шашинтай холбоотой шашны нэг сектийг үүсгэн байгуулсан хүн шүү энэ. Тэгэхээр айгүй дарангуулагч Мао Цзэдунг шүтдэг байсан. Хятадыг шүтдэг. Зарим номнууд дээр Мао Цзэдунгийн бараг хүүхтнүү гэдэг лээ. Maurice Strong гэдэг нэг хүн байна. Энэ хүн 1972 онд Нүби хажууд өөрөө санаачлаад тийм ээ Нүби санхүүжүүлдэггүй зүгээр хүмсүүдээс мөнгө аваад хийдэг тийм одоо хүртэл байгаа шүү дээ UNEP гэдэг байгууллагыг байгуулсан. Саяны юмнуудыг хэрэгжүүлэхэд. Тэгээ энийг анх UNEP гэж байгуулад өнөөдөр болохоор IPCC гэдэг нэрээр байж байгууллага байгаа. Энэ байгууллага нь Нүбих гэж ярьдаг ч гэсэн Нүбийн огт хамаагүй санхүүжилт нь фандингууд нь дандаа тийм ээ саятан ашиг сонирхлуудаас авдаг. Монголд хурлаа хийж ирсэн. Монгол бас төлөөлөгчтэй. Айгүй нөлөөтэй байгууллага. Энийний автор буюу энэнийг фаундер нь бол Strong гэдэг ийм тэр бүмтэй байгаа. За үүний дараа IPCC-г даргалж ирсэн энтхэг Пачори гэдэг хүн байна. Бас саятан тэр бүмтэй. Хинтэй холбоотой вэ гэхээр Пачори нь бол энтхийн хамгийн том автомашины үйлдвэр, аж үйлдвэрлэлийн тэргүүл салбар
Tata Group гэж байдаг. Та нар мэднэ. Монголд бас орж ирсэн. Монголд юм хийх гээд бас янз янз юм хийж байгаа. Тэрнээс гаралтай уул уурхай бизнес, газрын тосны бизнес эрхэлдэг Бачаурэ гэдэг хүн энэ IPCC-г UN-ийн одоо нэгсэндээ нүүбийн хажууд байгуулж ингэж нэгсэндээ нүүбийн тархийг бохирдуулж масс одоо ойлгуулсан байна. Энэ хүн хамтарсан компаниар Алгортой нефтний цомог нефт олборлдог компанитай байсан байгаа юм шүү. Тэгээд Нобелийн шагналаар авсан биш хүн шүү дээ тийм ээ Алгор энэ дэлхийн дулаарлаар. За ийм за мэдээж тэгээд бүх цаг үеийн нүүбийн дарга нар байна. Тэ бүгдөө дэлхийн дулаар л ярьдаг. Нүүбийн дарга нарыг хэн ч сонгоогүй. Өөртөө гарцсан. Гэхдээ эрх мэдэл дэлхийг удирдана гэдэг л зорилготой байдаг. Нүүб гэж байгуулга. За нөөц баялгаа хамаагүй зарцуулж нүүрс хүчлийн давхар өсгийг ялгуурснаа дэлхийд дулаарч озоны давхарга цоорноо. Мөс хайлнаа. Далайн дэвшин дээшлүүлнэ нэмэгдэнэ. Үер ус болно, хүү салхи болно, галт төмөр болно, байгалийн гамшиг нэмэгдэнэ. Ан амтан устнаа, ургац салднаа гэх мэт дандаа аимшигын зохиолуудыг энэ IPCC бүгдөөрнгийн гэж гаргадаг. Хэдэн зүгээр би нэг тэр номон дээр байгаа IPCC-ийн хурал нүүб дээр болж байна гэж. 4-5 хүн 200 орны төлөөлөгчд хуралдаж байна гэж. Юу яриад байгааг нь мэдэхгүй. Тэгээ ядарсан. 4-5 хоног нөгөө хөмсүүд нэг л. За тэгж байгаа. За ядраал одоо бүгдөө болцсон болж байна гэвэл тэгэл орой яг 12 цагт за энэ тогтоол батлын шүү гэж бүгдөөрөнгөөр нь тийм ээ. Нэг тогтоол батал болчдөг гэж байгаа. Юу баталж байгааг мэддэггүй. Яг одоо манай их хурал шиг юм тийм. Наадмын өмнө тэгдэг шүү дээ. Эсвэл цагаан сарын өмнө нэг шийдвэр хууль гаргадаг шүү дээ. Яг тэрэн шиг. Тэгээд гэртээ харихлаар өө тийм баталсан юм уу гэд гайхаад байдаг. Нэг улс орны төлөөлөгч. Тэгээ энэ бүгдэд ганцхан та нар л буруутай гэж хэлдэг. Хүн буруутай. Хүн буруутай гэж л хүмүүсийг дандаа буруутгадаг. За буруутай үйлдвэрлэгчдийг шийтгэх, татвар тавих, зохицуулт нэмэгдүүлэх, интервенц хийх, засгийн газарт нөлөөлөх, олон улсын байгууллагуудаар нөлөөлөх, төртөө холбоотой корпорацууд, банкуд, ногоонтнууд, Greenpeace зэрэг төрийн бус байгууллагууд гол нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь тэдний хүснийг гаргаж өгдөг эрдэмтэд, сургуулиуд бүгд хамтарч айцсаар хонжоо олдог, айцсаар мөнгө олдог. Худал хуурмаг тарааж тэр худал хуурмгаар хамгийн дэлхийн одоо сүүлийн үед бол хамгийн том ловрын хэрэг энд явагдаж байгаа юм шиг. Энэ байгаль орчин нэгсэндөө уур амьсгалын өөрчлөлт гэдэг. Байгаль орчин ээлтэй цэвэр технологи нэвтрүүлэх үүднээс төсвөөс асар их хөрөнгө мөнгө үр ашиггүй зарцуулдаг. Сэргээр тэгчмүч гэх та нар мэдж байгаа бид нэртэй ярьсан тийм. Монголд одоо тийм сэргээр тэгчмүч гэдэг бол зүгээр лөөр болсон. Татаас авдаг, татвар төлөгчдийн мөнгнөөс авдаг, хөнгөлтөө зээл авдаг. Тэгээ та нарын төлж байгаа цахилгаанаас бахиад бас мөнгө авдаг. Энэ чинь цэвэр бизнес юм уу? Цэвэр мөвөртэй ямар ч холбоогүй гоос дээ. Лөөрийн бизнес л гоё. Борлуулалтандаа санаа зовхгүй тийм. Нар салхиных нь гэдэг. Тэгээ энэний эцсийн зорилго нь бол ерөөсөө ганцхан юм байна. CO2 буюу нүүрс хүчний давхар эслэгийг л хүчлийг л бууруулах. Ерөөсөө бууруулна. Энээс болоод байгаа гэдэг. Энээс болоод байгаа гэдэг эрдэмт тэдний эрдэмтэд нь нотлсон гэж. Сонирхолтой юм нь бүх дэлхийн бүх эрдэмтдийн 95% нь энийг баталцсан гэж нөгөө тайландаа бичдэг гэж байна. 95% нь эрдэмтдийн. Энэ одоо физикч байна уу, геологч байна уу, уур амьсгалтай климатологч юм хамаа байхгүй. Тэгээ тэднийг яаж батлуулсан бэ гэхлээр бүгдөө ингэ сууж байгаад за танаа сургууль мөнгө хэрэгтэй юу? Төсөв хэрэгтэй юу? Та нарт мөнгө хэрэгтэй юу? Мөнгөөр ингэж худалдаж авч байгаад тэгээд арчилсан зарчмаар олонхын саналаар гараа өргөж баталсан байна. Шинжлэх ухааныг шүү. Та нар бодороо. Шинжлэх ухааныг арчлаар хизээж баталдаггүй. За олонхоор хизээж баталдаггүй шинжлэх ухааны олдыг. Тэгэхээр энэ эрдэмтдийн 95% гэж 7 жилийн өмнөөс одоо 95 биш болцсон багассан 80 70 руу орсон ингээл бураалгаа нөгөө гар өргөсөн эрдэмтэд ингээд тийм манайт л урваад
Тэгээд энэ нүүрсчлийн давхар эслийг бууруулах үндсэндээ гол зорилго нь яагаад гэвэл энэ CO2-ыг юунаас гардаг вэ? Нүүрс, нефть, газрын хий, метан. Эндээс гол юм гардаг. Тэгэхээр энийг байгуулсан хүмүүсүүд нь өөрсдөө тийм алгор эднэр, ачаар эднэр чинь тата эднэр групптэй холбоотой. Нефть олборлох компаниуд байгааз ашиг сонирхлын нэгсэндээ өрсөлдөөнийг байхгүй болгох гэж зорилгож байна. Миний энэ бизнес бага өрсөлдөгч ороосоо гэдэг зорилгоор энийг бас хийж байгаа. Нефтний голцоо дандаа нууц мөнгө гэж. Яагаад гэвэл хэдий ч ОПЕК гэж нэг картел байгаа шүү дээ. ОПЕК-ийг л хийж байгаа ажил. ОПЕК ерөөсөө цөөхөн байх ёстой шүү. Картел. Олон тоглогч байх ёсгүй. Зах зээлд олон үйлдвэрлэгч байхгүй. Цөөхөлөх нь хэвлээ үнэ барина, хэмжээгээ барина. Монополчлал. За энд мэдээж би сая хэлсэн. Уур амьсгалын институтууд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд нөлөө бүхий эрдэмтэд, профессор, төсөв санхүүрөөгөө бүрдүүлэх, өөрсдийн албан тушаалдаа үлдэх, ахуйн амьдралаа дээшлүүлэх үүднээс IPC хүссэн хэмжилт тоо баримтууд захиалгын дагуу гаргадаг болсноор шинжлэх ухааныг улс төрчдөөс удирддаг болсон. Энийний хамгийн тод жишээ нь бол Мааны хоккей цохиур гэдэг график байдаг. Аюу алдартай. Маан гэдэг хүн энийг эртээд манай жаргал ус хийсэн те гаргасан гэдэг. Тэгээд дэлхийн талаар л ингэж явж байгаад гинт тийм ээ парк гэж өссөн гэдэг. Гарч ирсэн. Тэгээд бүгдөө энийг 95%-аар эрдэмтэн ус төрч нь ингээд саналаа өргөд шийтцсэн. Энд маргаж болохгүй шүү дээ. Дахиж сүхгүй шүү гэдээ бүр тамгалж хаасан гэж байгаа шүү. Энэ хоккейн цохиурыг. Тэгээд ийм эрчтэй сүүлийн 10-20 жил дэлхийн дулаар л үүсэж байгаа учраас бид юм хийх ёстой. Бид юм хийхгүй бол дэлхий сүрлээ гэдэг аргументыг тавьж ирсэн байна. Үнэн хэрэгдээ дэлхий эртээд энэ бол худлаа гэдгийг сайн их те. Үнэн хэрэгдээ дэлхийн дулаар л бол хамгийн их нөлөөлдөг зүйлүүдийн нэг бол нарны идэвхжил. Бид нарны аймагт амьдарч байгаа. Тэгээд манай жаргал гоё үзүүлсэн шүү дээ. Сансрын туяа. Гаригуудын хоорондын хөдөлгөөнүүд. Дэлхийн өөрийн эргэлт тийм ээ. Хазаалт. Тэгээд дээр нь мэдээж далайн ус, уурын ус гэд маш их тийм ээ галтуул байна. Зөвхөн далай доор байгаа галтуулын дэлбэрэлт ямар их хэмжээний CO2 ялгаруулдаг гэдгийг энэ номон дээр гаргацсан байна. Асар өдөр болгон далай доор галтуул ямар нэгэн хэлбэрээр галтуул дэлбэрэлдэг гэж. Тэр дэлбэрэлт болгоно тийм ээ асар их хэмжээний CO2 ялгаруулж гаргаж ирдэг. Бид нар энд байна. Энэ нар. Ийм жоохоо. Тийм учраас нар бол хамгийн чухал хүчин зүйл. Нарны туяа, нарны идэвхжил энэ манай гаригийн цагуур, уур амьсгал одоо нөлөөлөх зүйлэр. Бид нэр уур амьсгал өөрчлөлтгүй гэдэг юм биш шүү, өөрчлөгддөг. Байнга өөрчлөгдөнө. Байнга дээш нь доош явна. Зөвхөн коммунистууд л үнийг тогтвортой байлгах гэдэг байгаа шүү дээ. Манай засгийн газар шиг бас тийм. Үн тогтвортой байх нь үндсэн зорилго гэдэг. Яг тэрэн шиг тийм дэлхийн дулаар л тогтвортой байх ёстой гэдэг юм. Хөдөлж болохгүй, өөрчилж болохгүй гэдэг яалаа гэж дээ. Дэлхийн өөрчлөлт, уур амьсгал өөрчлөгдөг, хүмүүс өөрчлөгдөг, үн өөрчлөгдөг, бүх байнгын өөрчлөлтөнд орж динамик хөдөлгөөнд явдаг процесс. Энийг зогсоох юм бол маш сэрэг хэмжээний хохирол учруулна. Энийг зогсоох гэж оролцсон коммунизм байдаг. За хүн одоохондоо бол их тийм нэг дулаан үед амьдарч байгаа. Тэгсэн мөртлөө дөрвөн үе шаттай мөслөгийн үеийн бага мөслөгийн үед амьдарч байгаа гэсэн эрдэмтэд тооцсон байдаг. Ерөнхийдөө энэ эртээд графикаар бас та нар харсан байх. За нөгөө CO2 ирээ дахиад эртээд бас ярьсан те. Нөгөө хараал идээд байгаа, муулаад байгаа. Тэ. Энэ хий маань үнэхээр сайхан хий штэ. Муу юм ерөөсөө байхгүй. Өнгөгүй, үнэргүй, хоргүй хий.
Энэ нүүрс хүчлийн давхар эсэл гэдэг юм цай. Энэ гаригийн амьдралын их сурвалж гол их нь. Энгүүгээр бол энэ гариг дээр амьдрал байхгүй. Гол юм нь CO2. CO2 их байх тусам амьдрал сайжирна, амьдрал ихсэн, ургамал ургана. Одоо энэ жишээлх юм бол 1200 өнөөдөр 1450 ppm гэж байгаа. 450 гэдэг нь нэгсэндээ агаар мандал дотор сая ширхэг байлаа гэхэд тэрний 450 ширхэг нь л CO2 гэсэн үг. Тэгэхээр тэрийг сая ширхэгтэй хуваахлаар 0.4% нь агаар мандал дах 0.4% нь л нүүрс хүчлийн давхар эсэл гэсэн үг байгаа юм шиг нийтдээ. Энэ маань өсөх юм бол дэлхийн амьдрал улам их болно. Хүн ам өснө, ургамал тариа илүү болно, ургац илүү аавна, амтан өснө. Тийм учраас энийг хараах нь бол хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гинт хэрэг юм байна. Хамгийн аюултай. Энэ CO2 өнөөдөр яагаад Сэлэнгийнх нь Төв аймгийнх нь хүлэмж хийгээд байгаа? Хүлэмжин тэр ногоо нь илүү ургаж байгаа. Яагаад хүлэмж хийж байгаа? Яагаад гэвэл тэнд дулаахан байхаас гадна зөвхөн CO2-ыг нэмэгдүүлэх гэж л хийж байгаа. Хүлэмжин доторх CO2 үндсэндээ 800-аас 1000 болдог. Одоо амар хүүтэн биш. Сая хасах гар хадсан бүр тэ. Сая манайх хүлэмжээ бүр утаа тавилаа штэ. Хасах гараас нөгөө өгөрцөн юу нь хөлдөж чинь гэ тэ. Гэхдээ яаж ин утаа тавьж гинэ гэдэг чинь дахиад CO2 нэмэгдүүлж чинь дахиад хүлэмжин дотороо дулаан байлгах гэж л хийж штэ. Өөр юу ч байхгүй. Логик байгаа штэ. Эрүүл ухаантай. Тэгжиж илүү урах цаавна бид. За энд бас яг график байна. Ер нь бол хүн төрөлхтний түүхэнд бол явсан хэмжилтүүд буюу ямар үед ингээ өөрчлөгдөж байсан байдаг. За энэ ном дээр түүхчний үднэс хэд хэдэн гой жишээнүүд төрсэн ба. Сахарын цөл ногоо модтой, ан амттай, нууртай байсан. Манай говийг ч гэсэн бас тэгж хэлдэг. Ягаад говьд динозавр байсан юм бэ? Тэнд ой байсан, шигүү байсан. Ан амтан байсан. Ногоо байсан, уухас байсан. Говь. Тэгээд дулаарсан бол дулаараад байсан бол тэгээд мөхцсөн гэсэн үг үгүй. Хүүтэрсэн учраас мөхсөн. Хүүтэрж байгаа учраас сахар цөл өнөөдөртэй ногоо мөсөө алдсан. За иргэншлийн хувьд ялгаа байхгүй. Роми иргэншил байна уу, Маяачуудын иргэншил байна уу? Бүгд хамгийн дулаан үед хөгжиж цэцгэлсэн түүхтэй байдаг. А дайн дажин хизээ болдго юм байдаг. Хамгийн хүүт үед. Хүнүүгийн дай, Чингисийн дайны үндсэн шалтгаан уур амьсгал шүү. Бэлчээр байхгүй. Сайхан бэлчээрийн хоноос баруун зүг, урагцаа зүг нүүдэл хийж. Ямар ч хүн төрлөختөө ер нь нүүдэл уур амьсгалтай дасан зогсох гэж нүүж ирсэн түүхтэй. Дандаа нүүдэл хийж. Тийм учраас дулааны хойноос нүүсэн шүү. Агуу дотроос гал түлж ирсэн аа. Дараа тий. Дулаан газар л нүүсэн. Хүүтэн газар л биш. Та нар мэдж байгаа викингүүд Гринланд ногоон байсан. Гринланд гэдэг нэртэй шүү. Грин учраас грин байсан. Тэнд ногоо ургадаг байсан. Арваа тэрдэг байсан. Викингүүд тэндээс нүүсэн. Яагаад гэвэл хүүтэрсэн учраас мөслөг болсон ундаас викингчүүд нүүгэж 900 байна уу 1000-аад оны үед тэ Скандинав руу хойд Европ руу нүүсэн байдаг. Ганнибал хаан Ромос тийм ээ хойшоо Альпийн нураг заантай туулж исэн түүх байдаг. Зааны яс байдаг. Заа. Өнөөдөр заан Альпийн нурууг давж чадах уу? Боломжгүй тийм. Ямар дулаахан байсан бэ? За нэртэд үзүүлсэн график хүн төрлөخت нь одоо юу гэж сүүлийн 100 жилийн дотор уур амьсгал буюу энэ байгаль орчноос хамааралтай хүмүүсийн нас баралт бол эрс багассан. Бид нар цаг уурыг хэмждэг болсон, мөрчилж мэддэг болсон. Маргааш бороод нөгөөдөр салхитай, цастай тэгэхээр тэрэндээ засан зогсож юмаа бэлдэн, малаа төвлөрүүлнэ, малаа олж тавина. Тэгээ байр маарэ хочно мөчнө гэдэг ингээд тэгэхээр гай гамшиг улам цөөрж байгаа. Ихсээгүй. Худлаа шүү. Гай гамшиг. Улам л цөөрж байгаа. Басан зогсож тэрэндээ бид нэр юм хийж үйлдвэрлэж чадж байгаа гэсэн. Энэ бас ялгаа байхгүй энэ. Үхэл те нэгсэн доо.
юунаас одоо жишээл Америкийн үер уснаас хамаарсан үер усны тоо хэмжээ нь буурсан, өхлөн нь бас буурсан. Нөгөө Малтусд эдрээс онлоос зөрөө явцсан байх жишээ. За нөгөө CO2-ын үндсэн үйлдвэрлэл маань энэ дээр 3 байна тийм. Нефт, нүүрс, газ 3. Сэргээгдэгч мөчийн доор л байна тийм. Тэгэхээр бид нар үндсэндээ энэ 3-аараа л хүн төрлөختөн амьдрна. Ер нь аж үйлдвэрийн хувьсгал, аж үйлдвэрийн сэргэн мандалт бол ерөөсөө юутай холбоотой гэхээр нүүрстэй л холбоотой ш. Нефттэй холбоотой. Малтмал түлштэй холбоотой. Малтмал түлшийг хэдий ч нэ олборлж, хэдий ч нэ бид нар ашиглан тэдий ч нэ хүмсүүд баян чинийлэг өнөөдөр бид нар сайн сайхан амьдарч байгаа үндсэн шалтгаан нүүрс. Энэ гаригийн үндсэн түүхийд барилга байгууламжийн үндсэн түүхийд нүүрс. Нүүрсийг хараах биш. Нүүрсээ бид нар эрхэмлэх ёстой, үнэлэх ёстой зүйл. Тэгэхэд өнөөдөр биднийг нүүрс заваа гэдэг ингээд. Өнөөдөр та нар хятадыг мэдж байгаа. Хятад өнөөдөр элдв янзын протоколд нэгдэхгүй мөртлөө нийт эрчим хүчнийх нь 56% нь нүүрснээс хамааралтай. 20 хэдэн % нь газ, нефт. Энэ бол маш бага. Мэдж байгаа шүү дээ хятадууд. Тийм учраас элдв янзын юмд орооцолдгоо. За энэ ч нэшүү харж байгаа Жорж Орвелли 1984 оны та нар романыг мэднэ. Энэ яг болж байгаа зүйл. 84 он 47 онд бичсэн гэхэд бол 84 оныг зөвгөнөхөг сайн зөвгөсөн. Тэгтэл энэ маань өнөөдөр 2026 онд яг бас дахиад биелэлцсэн. Яг хэвээрээ. Дайн бол инх тавин, эрхчлөө бол боолчол, мэдэхгүй байх нь эрх мэдл гэдэг. Нэгсэндөө энэ бол Библиэлд гардаг шиг ертөнцийн төгсгөл ирнэ гэсэн шинжлэх ухаан талаа огт холбоогүй шашны урсгалыг бидэнд ингээд тулгаж байна гэсэн. Энэ бай мэдл шүү дээ. Энэгээр юутай холбоотой өгөхлөр бүгдийг удирдах санаа, хянах санаатай, удирдах, жолоодох тийм. Энэ юу вэ гэхлээр коммунист үзэл санаа байна. Фашист, коммунист үзэл. Золиос гаргана. Хүн амыг цөөлнө. Тэ? Фашистууд нь еврейчүүдийг цөөлсөн. Тэ? Орсууд нь, коммунистууд нь, хятадууд нь өөрсдийнхөө үндэснийг цөөлсөн. Хоёр ялгаатай байдаг. Герман гадны хүмсүүдийг еврейчүүдийг устгасан байдаг. Фашист ялгаа байхгүй. Хэдэн саяар. А коммунизм бол өөрсдийнхөө хүмсүүдийг устгасан байдаг. Self destruction буюу өөрөө өөрсдийг л хядна. Мао Цзэдун 60 сая хүнээ алж чадсан. Сталин Орос 20-30 сая алж чадсан. Монгол ялгаа байхгүй те. 70-80 мянга өөрөө өөрсдөө устгасан. Ийм юмыг л хүсээд байгаа. За бид 30 хэдэн жилийн өмнө коммунизмаас салаад эрх чөлөөтэй болсон. Тэгээд нэхгүй чөлөө зах зээлтэй капиталист нийгэм рүү орно гэд мөрөөдсөн. Тэ айгуу гоё ирмэлдсэн. Тэгээд бүтлгүйтсэн, гажуутсан. Тэ харамсалтай. Яагаад гэвэл энэ коммунистууд үхээгүй. Социалистууд устаагүй. Зөвхөн өөрсдийнхөө гаднах хэлбэрээ өөрчлөөд доторх санаа нь одоо хүртэл байж л байгаа. Хаагана. Ганц Монгол биш, Европ, Америк хаасаагүй ерөөсөө. Орос тэр чигээр өнөөдөр тийм учраас өнөөдөр Оросын Путин дайнаа хийж байна. СССР манд тугай. СССР дахин байгуулахын тулд бид нар импери байгуулах гэж 5 жил дай хийж байна Путин. Яг тэрэн шиг коммунизм бол устаагүй. Зүсээ хувиргасан мутацд болж алармистууд дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм гаргаж ирж өнөөдөр итгэвчж газар авч хаасаагүй дэлгэрж байна гэсэн. Эднүүд бол бусдын сан шүмжлэл, бусдын үг хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хүлцэн твчих байдлыг бол хүлээн зөвшөөрдгүйгээр нэгж ил байдгаа энэ фашист коммунистууд. Монголд Америк манай ганц алдартай тэ конгресс хүүхэн New Green Deal-ийг санаачсан тэ Александр Окасис тэ
коммунист ч тэ. Улаан коммунист. Тэ Америк. Тэгээд өөртөө эдгээр айгүй тансаг байдал дуртай. Хамгийн тансаглал дуртай. Өөртөө Давост очоод дэлхийн дулаарлын эсрэг хувь хүмсүүд, жирийн хүмсүүд машин бүү хэрэгэл, онгоц бүү хэрэгэл дугуйтаа яв гэдэг мөртлөө өөртөө хувийнхаа онгоцоор бүгдөө хэдэн 100 онгоц ингээд гадаан байж байгаа. Нэг онгоц нисгэд хэр их CO2 ялгуулдаг юм бэ гэдэг асар. Одоо Билл Клинтон гэдэг Обама ч гэдэг юм энийг амар их сурталчдаг мөртлөө тэгсэн мөртлөө өөртөө далайн хэрэг дээр нөгөө далайн төвшин өсөд байгаа тэр далайн хэрэг дээр 50, 60, 100 сая долларын тийм ээ харшинд амьдарч л байдаг тийм өөртөө. Юу air condition тэрний тэр Майамид амьдарч байгаа тэр вил тэр харшныхын тийм ээ цахилгаан зарцуулалтын хэмжээ нь бүр асар ихтэй. А тэгтээ гол нь өөртөө тэгэх хэрэгтэй бусд нь тэгж болохгүй. Жирийн хүмүүсд болохгүй та нарыг бид нар өдөрт нь та нар баг хэрэгэл та нар баг нис баг яв машина зар машин үйлдвэрлэл юм байх хэрэгтэй гэдэг өдөрж зааж байгаа тийм. Хэрвээ үнэхээр тийм юм бол бид нар өөртөөсөө эхлэх ёстой шүү дээ. Үлгэр жишээ байх гэдэг юм. За тэгээд одоо өшөө бүр үхрийн онгоцыг хориглох хууль гаргаж штэ та нар бодлоо. Метан үйлдвэрлэж байна гэдэг. Тэ? Хортой хийгээ тэ. Тийм учраас үхрийн махыг тийм ээ идэхгүй байх хөдөлгөөнийг хамгийн их санаачилсан хэн бэ? Билл Гейтс. Тийм учраас хиймэл махны лабораторид асар их хөрөнгө оруулж хувьцааг нь аваад тэгээ хэдэн жил тийм ээ хиймэл мах сурталчилж хууль гаргасан бүр. Европын супермаркетуудаас бүр хорж исэн жинхэнэ махыг. Үхрийн тоог хязгаарлал 20. Сүү үйлдвэрлэлийн хязгаарлал 20. Квот 50 гэдэг. Үхэр бол ерөөсөө хамгийн хориотой мал болж таарсан. Дэлхий дээр. Трампын ачаар өнөөдөр буцаад эргээд нөгөө Билл Гейтс ч за одоо би махаа иддэг бол гэдэг ширээн дээр мах тавиад стейк тавиад идэж штэ өөрөө. Цал хэрэгцсэн. Ийм муухай хүмүүсүүд. Тэгээд бол мутацид орсон коммунистуудыг тэр таруус гэж нэрлэдэг. Дотроо чи сулаа яг хിവэрэ байгаа ш. Коммунист үзлээ. Гадна тал нь ногоон болцсон. Ногоон хөгжил, ногоон зээл, тэ? Элдв янзын ногоон эко гэдэг нэртэй л бол тэгэл сайхан. Тэрнээс яг цаад яг үзэл санаанууд нь бүгдөө хിവэр. Тэгээд New Deal гээд дэлхийн 2 дугаар дайны өмнө Америкийг одоо нэлээд гамшиг дэрсэн Франклин Рузвельт ерөнхийлөгчийн тийм хөтөлбөрийг шинэ New Deal болгоно гэж зарлж Америкийн одоо конгрессийн гишүүд зүүнтнүүд нь асар хэмжээний хөрөнгө нэхэж шаардаж энэ хөдөлгөөнийг өрнүүлсэн байдаг. Ингээд миний 1-р хэсэг дуусч байна. Анхаарал тавьсан баярлалаа. Энийг 7 жилийн өмнө яг ярьсан зүйл тэр чигээр нь ярьлаа шүү. Ал Гор байдгийг хамгийн идэвхтэй Нобелийн шагналтай презентац ярина, ном уншин, баяж амар баяжсан шүү дээ. Хаанаас баяждаг мэдэхгүй. Гэхдээ лекц уншид бол баяжаагүй. Тэгтэл амар том харшид байдаг амьдэрдэг. 10 жилийн өмнө чинь 19 онд ч дээ. 2009 онд бол бид бол одоо ер нь 10 жилийн л настай байна гэж зарлж ирсэн. Дэг ерөнхийлөгч юм шүү. Байсан үү. Тэгээд 19 он те дахиад дэлхийг аварна гэд бас дахиад нөгөө үлгэрээ яриад байсан шүү дээ. За 2 дахь хэсэг 7 жилийн дараа. Грета хаав байна. Манай Грета террорист болсон. Хамаас. Тэ? Ал Гор хайц худалж болсон. Нобелийн шагнал. Билл Гейтс хайцсан мах иддэг болсон. Гэх мэтчлээ. Тийм учраас энэ малтмал түлшийн ирэн бол хөгжил дэвшлийг авчирж байгаа гол зүйл юм байна. Нүүрс. Энэ нефт. Сайн нэг зүгээр энэ номон дээр байсан байдгийг шинжлэх ухааныг яаж үгүй хийж исэн гэдэг жишээ. Германы эрдэмтэн
Альфред Венегер гээд 1912 онд Твүүдийн хөдөлгөөнийг судалж нээлт нийсэн байна. Энэ онлыг дэлхийн ерөөсөө ингээд хөдөлдөг юм байна. Нэгсэндээ тектоникийн онлыг гаргаж ирсэн. Гэтэл энэ хүнийг энийг тухайн үед Герман байсан учраас тухайн үед Европ тэр чигээр Евгеникс буюу зүүнний үзэлд идэгдсэн байсан учраас арчлын зарчмаар энэ хүний онлыг авч хилцээгүй. Буруу гэд гараа өргөд ерөөс огт хилцээгүй. Хайсан байгаа. Яагаад гэвэл энэ хүн чинь Герман, Гитлерийн Герман. Тийм учраас энэ онлыг бол цааш нь нэвтрүүлж болохгүй гэд нам дарсан байна. Англичууд ялангуяа. Тэгээ хожим 1960-аад онд энэ онол нь батлагдаж гарсан байдаг. Тэгэхээр шинжлэх ухаанд хизээж арчил байж болохгүй зүйл гэдгийг энэгээр харж байгаа шүү. Хизээж шинжлэх ухааны олдыг тийм ээ санал хураалтаар хийж болохгүй. Санал хураалтаар гараа өргөө шийднэ гэсэн зүйл байхгүй шүү гэдгээр харж байгаа. За дараа нь та нар мэднэ озоны давхар дэлхийн сүрлээ гэд нэг спрей цацах юм бол хөөе чи озоны давхар цорхоо үүсгээд ээ шүү гэдэг. Өнөөдөр озоны давхарыг ярьж байгаа хүн байна уу? Бүгдөө худлаа байсан байхгүй. Бүгдөө бүсэт шал худлаа. Тэгээ тэрний гол сонирхол нь юу байсан бэхээр фероны хориг тавих гэж л гэсэн. Өнөөдөр одоо хүртэл фероны хоригтой. Та нар Хятадаас хөргөч air condition импортлоод үзээрэй. Амар өндөр татвар, тусгай зөвшөөрөл, байгаль орчны ам хүн суртал яг хിവэрэ. Энийг яагаад хийсэн бэ гэхээр ганцхан зүйл DuPont гэдэг монопол компани энийг анх нээсэн юм байна. DuPont энийг патентлцаад тэр патенттэй хадгалж монопол тэр фероно илүү их ганцаараа зарах гэж лобби явуулж тийм ээ озоны давхар гэж эрдэмтэд мөнгө өгж тэр юмнуудыг гаргаж ирж худлаа юм хийсэн байд. Өөрөө ч байхгүй. Дараа нь шавжны DDT гэдэг энэ гайхамшигтай бодис шавж устгадаг. Бид нар энийг 1997-8 онд хэрэгжилж ирсэн. Дулаан улиралд бид нар Казахстанаас Улаанбаатар авах гэсэн чинь Улаанбаатар дотор ингээд вагон дотор Зерновоос дотор 1 таблет 2 таблет хийх нормтой байдаг. Тэгээ хийж ирсэн. Тэрийг хийхгүй юм бол 1 сар халуунд тэр Улаанбаатар вагоноор Монгол орж ирэх юм бол шавжиндаа идэгдээд хов хоосон ялцарсан будаа байх гэсэн. Тийм учраас зуны халуунд үр тариа тээвэрлэхэд DDT гэдэг бодисыг норм стандартын дагуу таблетээр хийх ёстой байдаг. Тэгжиж шавжны устгалыг хийдэг. Өнөөдөр хорцсон. Энийг хорсноор ямар гамшиг тарсан юм бэ? Бангладеш, Шри-Ланка жилдээ 3-аас 5 сая хүн маларын өвчнөр нас урдгийг та нар мэдэх үү? Энийг хорсноос л болж. Зориудаар хорж байгаа шүү дээ. Хүн амыг зөөлөх гэж. Тэрнээс тэр шавжинтай биш. Тэр нэг шавжинд хайртайтай биш. No. Шумуулан тазуулаад үхээд байгаа хүмүүсүүдийг үхчих гэж хорсон байдаг. За энэ бүгд цаана юу агуулж ийнө гэхээр асар их хэмжээний мөнгө төв банк мөнгө хэвлэх дуртай. Тэр мөнгийг л зах зээл рүү оруулах гэсэн гол зорилго байдаг. Хязгааргүй их мөнгөний нийл. Мөнгөний нийлүүлэлтийг л төрийн одоо үндсэн анатомд ерөөсөө инфляц л байгаа шүү дээ. Инфляцаар баяждаг. Өмнө нь зөндөө ярьсан. Энэ сэдв яг тэрнтэй холбоотой бас яг инфляц. Инфляцийг юу бий болох вэ гэхээр мөнгөний нийлүүлэлт. Мөнгөний нийлүүлэлт маань өөрөө хязгаартай. Өнөөдөр Монголын 26 оны мөнгөний нийлүүлэлт 25% хүрсэн шүү дээ. Аюултай байгааз. Тэгээ барааны үн өсөөл нь те өсөөл. Тэгэхээр энэ дэлхийн дулаалал гэдэг юмнаас хэн хождгийн бэ гэхээр энэ банкуд л хождгийн. Төв банкуд, улс төрчид, засгийн газар. Яаж үг гэхээр хүний хэрэглээ бидний ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас, зарцуулж байгаа шатхуун, идж байгаа гурил мах нь хэрэглээ нь өөрөө хязгаартай. Бага өснө. Тийм учраас энэ хязгаар нь таарсан мөнгнөөс илүү мөнх хэвлээд ахлаар зах зээл нийлүүлээд ахлаар барааны үн өсгөл. Тэгэхээр эдгээр
хэцүү байна. Өөр юм бодъё. Яаж мөнгөний нийлүүлэлтийг өшөө сайн тийм ээ нийлүүлэх үү? Мөнгөний нийлүүлэлтийг л өсгөөд. Мөнгөний нийлүүлэлт ерөөсөө мөнгийг ингээл зах зээл рүү нь оруулаад байгаа. Дэлхийн өнөөдөр тийм ээ 350 тэрлион долларын мөнгөний нийлүүлэлт ингээд цацсан байгаа өрөнд баригдаад. Яагаад вэ? Яагаад гэвэл ямар ч үр ашиггүй сэргээгдэх юм хүч гэдэг юм уу? CO2-ыг бууруулна гэдэг юм уу? Хүний хэрэглэнээс шал өөр юм руу тэр мөнгийг зарцуулах нь хамаагүй ашигтай. Ногоон зээлэнд зарцуулаад бай. Үр ашиггүй. Тэгвэл гоё. Тэ? Тэрнээс гурил үйлдвэрлэлд зарцуулаад хэрэггүй. Тэр чинь хязгаартай хэрэглэн. Тэрнээс ямар ч хязгааргүй хэрэглэн тэр мөнгийг зарцуулаад хэвлээд гаргаал тавил алгоритмын хөмсөд баяжаална. Төв банкуд баяжаална, банкуд баяжаална. Өөр юм байхгүй. Хүмүүс ядуураад хүмүүс цөөрөлөд баам цөөрөл. Энэ өөрөө цаана яагаад луур гэдэг гол учир шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт буюу инфляц буюу тэр асар их хэмжээний зээл. Одоо Монголд бүх банкуд ногоон зээл. Та нар эко ногоон зээл бүгдээрээ өвшуураад авж байгаа юм шүү дээ. Мойлог шал худлаа шүү дээ. Тийм хор өшигтэй. Тэгээ эндээ бүгдөөөрнгийн улс төрийнх нь байна уу? Тэ? Хэвлэл мэдээл байна уу? Эрдэмтэн сургуулиуд байна уу? Сайн миний хэлсэнтэй бүх хүмүүсүүд ингээд татаад оруулаад энэ номон дээр маш гоё тооцоо бүх жишээтэй тавьсан байна. Их сургуулиудыг яаж худалдаж авдаг? Хэвлэл мэдээллийг яаж худалдаж авдаг? Тэ? Бүгдийг. Хамгийн сүүлийн гоё жишээгээр хэлэхэд манай Нямбатар яг тод жишээ шүү. Тэр гүүр барьжтай гэдэг чинь тэ. Гол нь тэр мөнгө гэж мөнгөний нийлүүлэлтийг өсгөх гэж л хийж байгаа шүү. Тэгээд тэхийн тулд эрдэмтэд, бизнесмэнүүд, сургууль бүгдийг худалдаж авсан. Өшөө дээр нь мундаг том трол аарантай. Трол тэ. Бүр энэ номон дээр трол гэж байхгүй байгаа. Одоо бүр шинэ юм чинь трол гэдэг юмнууд гараад ирсэн тэ. Сошиал трол гэх. Мөнгөний нөгөөдөөс гүйд. Тод жишээ нь Нямбатар. Яг ингээд харах юм бол. Тийм байдаг. Төрийн бус байгууллагууд маш их. Одоо би зүгээр хамгийн их мэддэг нэг Чехийн төрийн бус байгууллага байдаг. Človek Tisny гэдэг төгшүүрт хүн гэж орчуулдаг байгаа. Энэ манай Монгол төлөөлөгчийн газар нь People in Need гэдэг. Чехт айгүй итгэвтэй. Энэ байгууллага ингээл дэлхийн дулаар гэж зөндөө юм санхудаад байдаг. Хаанаас мөнгө авдаг? Юу хийдэг юм бэ? Цэвэр улс төрийн Чехийн зүүнний хүчнийг санхүүжүүлдэг, тэднээс мөнгө авдаг, төрөөсөө мөнгө авдаг, санхүүжүүлдэг. Тэгээд гудамжинд 100 мянган хүний жагсаал зохион байгуулдаг төрийн бус байгууллага шүү дээ. Жагсаал зохион болгоод засгийн газраа огцруулна, эсвэл шинэ засгийн газрыг байгуулна гэдэг дандаа. Монгол ялгаа байхгүй яг. Ийм гамшихаар ингээд явцсан байгаамаа. Тэ? За ингээд манай Грета 17 наснаас 20 хэд болсон чинь Хамаас ч болцсон. Палестиныг өмөрнө. Гэхдээ Ираныг өмөрөхгүй байгаа шүү дээ, тэ. Ираны террористыг өмөрөхгүй байгаа. Ираны ард түмэн тэнд өгч яхад унтаа сууж байгаа. Зөвхөн Палестиныг өмөрнө, Ираныг өмөрөхгүй. Иран нь илүү террорист байгаа, тэ. Тэгэхээр үзэл суртал буюу шашинлаг үзэлтэй байгаад байгаль орчинд ямар ч холбоогүй. Манай Горийн өтөд харуулсантай 4 худал нь биелэгдсэн, тэ. 20 жилийн дараа Килиманжаро хിവэрээ байдаг. Нөгөө хүмүүс хайлаагүй, далайн төвшин хിവэрээ, Гринланд алга болно гэсэн алга болоогүй байж л. Дандаа худлаа. Айц төрүүлж асар их мөнгөтэй болсон, хөшөө. Тэ? Өөр юм байхгүй. За, гэтэл яг CO2 гэдэг бол үнэхээр амьдралын их сурвалж юм байна. Фотосинтезээ аргаар ургамал, ургахад, хэрэглэхэд хамгийн хэрэгтэй азотын дараа ордог хий. Энэгүүгээр ямар ч ургамал, ямар ч амьдрал цааш нь явахгүй. Дахиад нэг график үзүүлье. Амьдрал бол 1000 байхаас эхэлдэг гэж байгаа. CO2. Энэ өнөөдөр энд байна. 450. 300 орвол тэгэл хүн төрлөختөнд сүрнэ. Ургамал, ан амьтан хүмүүс байхгүй бол гамшиг болно шүү. Тэгээд CO2-ыг бууруулах гэдэг юм шүү дээ. Энийг өшөө бууруулах гэдэг. Уг нь ихсхийн төлөө ажиллах шүү дээ. Ихсчил байвал уг нь амьдрал эсэргээрээ. За хэцдийнхаар Green Deal нэвтрээд Герман, Англи, Европ ингээд
хүний үйл ажиллагааны сулаад CO2-ыг бууруулсан. Окей. Хятад бууруулж байгаа юм уу? No. Гэтэ энэ графикаар та нар харсан те. Хүний ялгаруулж байгаа байгаль дахь CO2-ийн хэмжээ 0.1001% шүү. 0.1001%. Агаар мандал дахь CO2 маань би сая хэлсэн 0.104% гэж хахад тэрний 4% буюу 5 хүнийг л энэ үйлдвэржилт гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр буюу хүмүүсийн энэ идэж ууж амьдарч байгаа бүх процесс бол 0.1001% агаар мандалтай. Маш өчүүхэн, ямар ч нөлөө байхгүй, дээш нь доош нь хөдөлгөөч ямар ч нэмэр байхгүй, утга байхгүй. CO2. Ягаад гэвэл тэнд ганц галтуул дэлгэрэл жилийн бидний үйлдвэрлэх CO2-ыг гаргаад ирчих. Далаад орч гэсэн, агаарч гэсэн ялгаа байхгүй. За ингээд элдв янзын алармистууд ингээд иймэрхүү байдалтай байдаг. Энэ дээр нэмээд хэлэхэд одоо компаниуд буюу Монголд хамгийн их дэлгэрээд байгаа зүйл бол EGS гэдэг нэг хөтөлбөр байдгийн компаниуд одоо тэгээ тогтвортой хөгжлөх одоо тогтвортой sustainable гэдэг чинь тогтвортой биш те орчуулалтаа тогтвортой гэдэг чинь stable гэсэн үг шүү дээ те sustainable гэдэг чинь одоо даацтай гэсэн үг те буруу орчуулсан те бас энэ бол их хэцүү зүйл буруу зүйл компаниудыг хүчээр шахдаг хууль гаргадаг нэг төв банк шахдаг банкуд шахдаг тэгээд компаниуд энэ рүү орж ийна гэдэг чинь барьцаалагдсан гэсэн үг. Зээлтэй учраас. Өнөөдөр би ягаад Монгол банкыг банкуудыг шүмждэг гэхээр ямар ч зээлгүй учраас би чөлөөтэй байдаг. Манай компаниуд бизнесмэнүүд чаддгүй ягаад гэвэл бүгдөө хямд зээл авах гад хөнгөлтөө зээл авах гад банкуудынхаа захирлуусаа ингээд сууж байгаа учраас. Өрөө төлөх гээд байгаа учраас. Энэ Green Deal буюу энэ уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том хор уршигны үе юм бэ гэхлээр өөрөө өөрсдөө устгаж байгаа юм шиг. Self destruction гэдэг. Өөрөө өөрийгөө хүмүүс тухайн улс орон өөрөө өөрийгөө устгаж байгаа. Яг нөгөө коммунизм шиг, Сталин, Мао эдэр шиг өөрөө өөрийгөө. Хамгийн тод жишээ нь өнөөдөр юу байна? Энэ чинь буруу тийш яваад байна. Хамгийн тод жишээ нь Герман байна. Европ байна тэр чигээр. Сүүлийн 20-30 жил ногоонтнууд засгийн газарт орж энэ бүх саяны юмнуудыг хийсэн. Өнөөдөр Герман хаана байна? Өнөөдөр Германы хамгийн том алдаа нь энэ Green Deal буюу climate change-ийн элдв янзын зардлууд. Машины үйлдвэрт ч орж ирж байна, машин үйлдвэрлэхийг хориглож байна. Carbon tax гэдэг CO2 дээр татвар тавьж байна. Асар их хэмжээний зардлууд нэмж байна. Компаниуд нь хайчиж байна, бүгд нүүж байна. Зүхтж байна Германаас. Хятад ирж байна, Азад ирж байна. Тэнд нь юу үлдсэн хийж үлдээгүй. Өрсөлдөх чадвар байхгүй. Нэгсэндээ Герман улс атомын цахилгаан станц хаасан. Нүүрсээ хаасан. Одоо буцаад тэр луг орохоос аргагүй байдал. Нэгсэндээ өөрөө өөртөө дэндүү сайн устгасан тод жишээ бол Герман. Бүх талаас аж үйлдвэржилтийг байхгүй болгож байгаа. Үйлдвэрлэлийг байхгүй болгож байна. Хамгийн сайн ухаантай хүмүүсүүд нь Германаас зүхтаад гараа явцсан. Компаниуд нь гараа явцсан. Тийм болохоор ногоон бодлого руу хит их хазаавал өөрөө өөртөө устгана гэдэг тод жишээ бол бид нар Германаас харж байна. Америк бас яг тийм байсан. Азар Трамп гарч ирж зогсоос. Үгүй шүү. Бид энэ улс орноо Европ шиг устгахгүй. Бид дрилдэн бэби гэдэг ойлоо ухнаа. Ойлоо юугаа нефтээ олборлоно гэд зарлаад Парис үлөө юунаас гарсан. Баатарлаг шийдвэр гаргасан. Тэр бол улс орныхаа эрчгийн төлөө хамгийн зөв шийдвэр. Хэдий ч нэ бид нар тэр бүм мод гэдэг байгаль орчин ногоон бодлого явуулах юм бол Монгол улс хөгжихгүй улам л их ядуу байна. Цөөхөн хүмүүсд баяж байна. Банк тагсан банк мөнгөний нийлүүлэлтийг хамгийн ойрхон байгаа хүмүүсд баяж байна. Өөр ямар ч тэнд тийм ээ арга байхгүй бид нар. Тийм учраас аль болох энэ
ногоон бодлого гэдэг зүйлээс хол байх ёстой. Бид өөрөө өөрсдийнхөө бодлоготой байх ёстой. Хятад чиг л байл да. Хятад бол уучлаарай бид нар ихгүй бид нар өнөөдөр нүүрсээрээ л юм хангаад явна гэдэг мэдж байгаа шүү дээ. Эрдэнэт мэдж байгаа, зөвлөж байгаа. Монгол бас тэгэх л ёстой. Тийм учраас өрсөлдөх чадвараа сайжруулж улс орон хөгжил дэвшлээ сайн авч яваа гэвэл аль болох энэ ногоон бодлого буюу энэ ногоон дэлхийн дулаарлаг гэсэн энэ олон улсын байгууллагуудын шахалт элдв янзын юмнуудаас зай барьж хол байж л байх ёстой. Одоо энэ КОП 17 бол ямар ч үр дүнгүй, ямар ч хэрэгцээгүй бидний зардлыг л нэмж байгаа, инфляцийг өсгөж байгаа, үн өсгөж байгаа, эцэг хүмүүсүүдийг ядууруулж байгаа л зүйл өөр юу ч байхгүй. Тийм учраас энэ талаар бид нар дараагийн яриан дээр оруулж ирнэ. Юу вэ гэхлээр Айн Рандын шинэ ном гарсан байгаа. Шинэ зүүнтнүүд гэж юм бэ? Шинэ зүүнтнүүд гэдэг чинь саяны хэлсэн ногоонтнууд тий. Аж үйлдвэрийн эсрэг бослого хийсэн хүмүүс. Үйлдвэрлэлийг устгах, хүн амыг цөөлөх, өрсөлдөх чадваргүй болгох гэдэг л зорилготой юм байгаамаа. Тэгээд дараагийн 7 хоног та нар хурж ир сонсуулах гоё. Энэ гоё ном байгаа юм шүү. За энэ өөрхий нас орцсон Майкл Крайтон гэдэг айдсын байдал гэдэг орчуулах юм уу те. Айдстай байдал гэх юм уу те. Айгуу гоё уран зохиол энэ ном. Энэ хүн алдартай хүн шүү дээ. Энэ хүн ямар ном бичсэн мэдхүү? Ямар зохиолуудыг бичсэн мэдхүү? Нөгөө алдартай Jurassic Park. Тэрний зохиолч нь Jurassic Park-ийн чинь бүгдийг бичсэн зохиолч байхгүй. Мундаг. Тэгээд энэ ном нь яг одоо энэ саяны миний ярьсан зүйлүүдийг яг ингэж аюу гой гаргаж ирсэн. Улс төрийнх нь, бизнесийнх нь, төрийн бус байгууллагууд яаж ингэж алармистууд энд тэнд худлаа юм гадаж яаж ингэж мөнгө идэж яах вэ гэдэг. Гоё уран зохиол. Монгол хэл дээр орчуулвал бас гоё юм байгаа. Окей. Тусаа хард байсан байлаа.